баярлалаа. За өдөр байнгын орон дээр байр суурь илэрхийлсэн учраас чуулган дээр нэг олон юм яриад байх шаардлагагүй гэж ингэж бодож байна. Их хурлын дараагаас нэг зүйл хүсэж байна. За энэ одоо үгийн дараа гişүүд мэдээд санал хураалт явагдана. Санал хураалтыг илээр явуулж өгөөч гэж гормын санал гаргаж байна, хүсэлт тавьж байна. Яагаад гэвэл камерын өмнө нэг өөр ирдэг, жүжиглдэг, бөөрийн хийлдэг, зүхтдэг. Камерын ард гарахаараа, хөшигний ард гарахаараа нэг өөр юм ирдэг. Төр засгаас хамар тоглодог. Хоолндоо орох гэж байгаа энэ улсуудыг бас нэг харъя гэж бодож байгаа юм. Энэ багны цаана байгаа улсуудыг нэг харъя гэж бодож байгаа. Тийм учраас энэ санал хураалтыг хэн нь юуны төлөө явсан бэ гэдгийг нэг хармаар байна. Тийм учраас энэ санал хураалтыг илээр явуулж өгөөч. Одоо бид нар юунаасаа айх юм, юунаасаа ичих юм, хэн хинээсээ ичих юм, саналаа өгөхийн тулд одоо ард түмнээсээ нуугаад хаагаад байх юм байхгүй гэж бодож байна. Тийм учраас энэ ярьсан хэлсэн дээрээ байгаа энэ улсууд байна уугүй юу гэдгийг нэг хармаар байна. Энэ дараагийн одоо энэ ганц энэ удаагаар энэ асуудал яригдахгүй байх гэж бодож байна. Энэ бүрийн эрхийн хугацаа дуустал хичнээн төр засаг солигдохыг мэдэхгүй. Тийм учраас сургамжуулаг гэж энэ шунлаа дарж чадахгүй байгаа улсуудад сургамжуулаг гэж энэ санал хураалтыг нэг ил тод явуулж өгөөч гэж ийм л хүсэл тавих гэсэн өөрөглөө.